Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэнд би өнөөдөр өөрийнхөө уншсан номноосоо хэрхэн баяжих талаар ярьж өгөх болно. Тэгээд одоо дэлхийн хамгийн түрүүнд жоохноосоо баяжсан хүн бол ингээд маш жоохноосоо ингэж бизнесийг эхлүүлсэн байгаа. Хэдэн наснаасаа вэ гэхээр 6 наснаасаа зах дээр очиж ингээд эмээгийнх нь ойдог байсан зүйлийг ингээд баг багаар зардаг байсан. Тэгээд баг багаар зарсаар агаад тэр хүүхэд ерөөсөө олсон мөнгө үрдэггүй маш сайн тууштай хадгалдаг хүүхэд байсан баггүй юу. Тэгээд өдөрт түүний орлого нь нэх их биш, нэх өглөө гараад орой орж ирдэг нэг жоох хүүхэд байсан. Гэрийнхаа гадаа бишээ зах дээр тэгээд зах нь одоо нөгөө нэг зах дээр яадаг баггүй юу. Ингээд юмаа зардаг. Тэгээд өдрийн орлого нэг 20,000 төгрөг л болдог. Тэгээд тэр хүүхэд ингээд 13 нас хүртлээд яг тэр бизнесийг ингээд тасралтгүй хийдэг байхгүй. Яг ингээд эмээгийнхаа хийсэн ингээд баримл ч юм уу. Эмээ их авьяаслаг хүн байсан байна л та. Тэгээд эмээ нь ингээд баахан дандаа ингээд шин зүйлийг хийж сурахыг ингээд хүсдэг. Тэгээд ингээд хүн ингээд баримл эдрийн арай өмтэй зараад ингээд оймсын арай жоохон хямдхан гэхдээ ашиг олохоор ингээд зардаг байсан байхгүй юу. Тэгээд хүү одоо 13 настайгаас 15 настай хүртэл тэр ажлыг хийгээд шууд 15 наснаасаа ажилд орж эхэлсэн. 15 наснасаа яасан бэ гэхээр түүний ангид нь одоо нөгөө IT инженерийн талаар мэдлэг ороод эхэлсэн. Тэгээд тийм учраас тэр IT-ийн мэргэжлэр ингээд сураад тэгээд ерөөсөө одоо дэлхийд амар сайн танигдсан хүн байдаг байхгүй юу. Тэгээд тэр хүн одоо IT-гаар ингээд бүр ингээд нэг компани байгуулсан. Тэгээд тэрнийхээ ингээд доороо хэдэн зуун ингээд мянган ажилчдтай тэгээд тэднийхээ цалинг нь өгөөд тэгээд дээрэс нь өөрөө ч маш их ингээд орлогыг олдог. Тэгээд хамгийн түрүүнд дэлхийд баяжсан бол тэгж баяжсан байдаг. Тэгээд та бүхэн ч гэсэн баяжхыг хүсвэл яг одооноос эхлүүлээд юу ч хамаагүй зарж эхлээрэй. Тэгээд хамгийн гол нь чи баяжхын тулд чи ингээд нэг юм авсан байж тээ. Тэрийг арай ингэж чи ашиг олохын тулд 100 юм уу 500 төгрөгөөр ингэж нэмж ашиг болж зарахгүй бол чи ингээд 2500-аар авсан юм а 2000-аар зарчих юм бол тэр зүйл чинь одоо ингээд ашиг олохгүй ингээд чи ашиг олохгүйг ингээд чи ингээд буурчж жагаад тэгэхээр ингээд чи буруу болно. Тэр учраас чи ингээд нэг зүйлийг одоо нөгөө нэг доллар won тэр чинь ингээд дандаа өсөж идэг штэ. Тэгэхээр одоо юу гэсэн үг вэ гэхээр чи ингээд 1,000 won-ыг авчаад төрөвчөндөө ингээд хадгаллаа штэ. Тэнгүүд ингээд чи хэдэн 5 жилийн дараа гэхэд амар өссөн байдаг штэ. Тэгээд тэгэж өссөн байдаг учраас одоо ингээд бид бүхэн авсан юм а чи ингээд хэрэгэлсэн бол яг уу үнийг бууруулж зарж болно. Яагаад вэ гэхээр тэр чинь ингээд тодорхой хэмжээгээр заваарсан эсвэл ингээд өмнө нь тэр үнийг чи ингээд ашиглаж байсан. Тийм учраас үнийг нь бол угаасаа бууруулж зардаг. Хэрвээ чи ингээд тэр зүйлийг авчаад ерөөсөө хэрэглээгүй цэвэр оргиороо байгаа бол тэрийг чи ингээд үнийг тодорхой хэмжээгээр 500 төгрөг, 1000 төгрөг, 100 төгрөгөөр одоо ингээд нэмж болно шүү. Гэхдээ хамгийн гол нь чи нэг зүйлийг одоо ингээд хэд дахин ингээд 5,000, 10,000-аар нэмж зарах юм бол хүмүүс чам тэрийг чи ерөөсөө бараг л авахгүй гэсэн үг. Тэгээд дээрэс нь чи юмыг зарахтаа хамгийн гол нь ингээд тэр зарж байгаа зүйлийнхээ онцлогийг тайлбарлана. Тэгээд дээрэс нь үнэн нь маш нэг тийм үнэтэй байх хэрэггүй. Чи одоо ингээд 2500-аар авсан юм 5,000-ын ашиг олох гээд 7500-аар зардаг нь одоо ингээд хүмүүс ерөөсөө ингээд чам сонирхолтой санагдсан ч гэсэн ингээд авахгүй гэсэн. Тийм учраас чи тэр зүйлийн онцлогийг тайлбарлаад 100 юм уу 500 төгрөг юм уу 1000 төгрөгөөр л одоо ингэж үнийг нэмэх юм бол чамд ашиг олно гэсэн үг байхгүй юу? Яагаад вэ гэхээр чи одоо тэр 2500-аар авсан юм 3500-аар зарчиж байгаа юм чинь дахиад 2500-аар авахд цаана чамд 1000 төгрөг үлдчихэж байгаа. Энийг л би ашиг гэж хэлээд байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ бичлэг маа таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Баяртай.